За хай зөвшнүүд. За өнөөдөр та бүхэндээ миний аз жаргалтай гэрлэлт гээд үнэхээр хөөрхөн аниме ярьж өгөхөд бэлдсэн байна. Энэ анимегийн өглөөний 6 цаг хүртэл юусэн унтаагүй бэлдсэн байгаа. Ямар ч сэцэд нь ингээ хүргэж чинь. За тэгээд бас нэг юм манай Anime Cartoon Guide гээд Facebook пэйж хуудас маань бүр цаанаасаа устсан зохиогч эрэхтэй зөндөө олон хуучны нөгөө нэг Хаяо Миязакигийн бүтээлүүд чинь ер нь л дандаа зохиогч эрэхтэй байдаг. Тэгээд ер нь бол тэрнээсээ болоод устцаа бүр юучгүй болсон. Тэгээд би нэг юм бодож сэтгээд AC Guide Yuki зүрхнүүд Fandom гээд фэн групп нээсэн байгаа. Энэ группт маань 2 хоногийн дотор бүр зөндөө олон гишүүдтэй болсон. Тэндээ би тэд модератор сонгоод маш хөвгчлөлтэй хамтдаа лудаа тоглоод, имэйл тоглоод, асуулт хариултанд хариулаад зургийн тэмцээн ч юм уу те. Ер нь бол маш олон зүйл хийж байгаа. Манайхан бүр маш идэвхтэй, бүр өдөр шөнөгүй бүр ингээд 24 цаг ингээд чаатлаад байж байгаа шүү манайхан. Тэгэхээр энэ групптэй нэг дээрээ маш хөвгчлөлтэй байгаа. Яг гайдаа үздэсгээ манайхан групптэй нэг дээрээ би байгаа. Хэрвээ чи энэ амьдралдаа насан туршдаа хүмүүст үзэн ядагдаж хинт ч хэрэггүй болцсон юм шиг зүйлийг мэдрэх үед чамайг бүхий сул талтай ч хамт байгаагаар чинь чин сэтгэлээсээ хайрлах хүн гараад ирвэл яах вэ? Сакура цэцгийн дэлбээ борооны тусал шиг Миёгийн хацрыг норгоно. Тэрхүү цэцгийн дэлбээн дунд Миё ганцаархнаа уйлан сууна. Нар хүртэл түүн рүү хизээж гэлбохгүй байгаа юм шиг, ямар ч хүмүүс түүнийг хайрлахгүй байгаа юм шиг зүйлийг мэдэрсэн учраас түүнд аз жаргал гэж хэлэх юу ч байхгүй. Манай анимегийн гол дүр бол Миё. Аз жаргал гэх зүйлийг баг болчир байхдаа хэсэгхэн зуур мэдэрч ээжигээ нас барсны дараа түүний амьдрал яг л хар дарсан зүүчиг болсон. Хойд ээжтэй болоод зогсохгүй төрсөн аав нь дахин гэрлэж хүүхэдтэй болж Миёг хизээж өөрийнхөө охиноо гэж хүлээн авдаггүй. Яг л айлын гэрийн үйлчлэгч зарц мэт тэрээр олон жилийг гунигтайгаар туулсаар. Нэгэн өдөр Миёгийн аав Шиничигийн гэрт Минору гэх хүн ирж уулзаж байна. Миноругийн баг хүү Кожи Миёд нилээн сайн ханддаг. Учир нь түүнийг ямар хэцүү зүйл мэдэрч туулж байгааг нь хажуугаас нь харж байсан болохоор. Миёгийн эцэг их ондоотой Кая гэх энэ охин бол Миётой байнгын дээрлэгсэн дарамтлсан өнгө аясаар харьцаж нүднийхээ үзүүрээрч бараг харахыг хүсдэггүй их цантай нэгэн. Минору аавтай нэрж уулзсны дараа Миёг 2 өдөр гэрээсээ гарахгүй байж байгаарэ гэж хэлнэ. Маргааш нь Миёг дуутахад гэрлэх нас минь болчихсон болохоор арай Кожи-сантай гэрлүүлэх гэж байгаа юм болов уу гэж бодоод баярлаад ороход Кая дүүн Кожи-сантай сүй тавьж гэрлэхээр болсон талаар мэдлээ. Энэ мэдээ түүний хувьд маш хүнд цохилт болж угаасаа л энэ гэрт би насан туршдаа ад үзэгдэж зовж амьдрах тавилантай байх гэж бодсоор. Кая бол хогч нь балаа азгүй эгч минь гэсэн харцтай. Гэтэл аав нь Миё чамайг ч ихсэн гэрлүүлнэ. Маргааш гэхэд Кудогийн хүү болох Киёка гэх залуу дээр очиж тэр айлын бэр болох болно гэж байна. Уг нь Миёгийн гэр бүл супер чадвараараа танигдсан нэр хүндтэй гэр бүлчгсэн Миё л өөрийн гэсэн ямар ч чадваргүй болохоор өөрийгөө азгүй охин гэж боддог. Кожи Каятай гэрлэхгүйгээд эсэргүүцсэн ч аавынхаа өдөөс олон толоо юм ярьлаа гэд Минору эсэргүүцлийг нь огт хүлээж авахгүй. Энэ бүхний өмнөөс Миёгоос Кожи уушлалт гуйж салга ас хийцгээлээ. Миё маргааш гих өдөр айлын бэр болгож байгаа учраас жаахан юмаа бэлдээд өөртөө байгаа шүдэн хугарсан самаа баглаж бооход гаднаас үйлчлэгч нь орж ирээд аавынх нь өгсөн ганц ширхэг кимоног өгөөд Миё авахай та болгоомжтой агаарай. Таны одоо бэр болох гэж очих айл чинь Киёка гэх хүн маш хүйтэн хүндий харгас гэдгээрээ алдартай. Эхнэр болох гэж очисон бүх эмэгтэй нь очисон даруйдаа зүхтаад явдаг гэсэн шүү гэдیں۔ Киёкагийн эхнэр болохоор Миё маань олон жил дарлуулсан гэрээсээ явлаа. Очиход тэдний гэрээ өөрчлөгч Юри үнэхээр сайхан найрсгаар хүлээн авна. Ингээд нөхөр болох хүн дээрээ очиод мэдчлээд харахад бурхан бүр тэр залуугаа харахад яа харахгүй царайлаг залуу. Миё хараад цасан дундаас цэцэг олж харсан мэт түүний аз жаргалгүй байсан амьдрал нь аз жаргалтай болох юм шиг мэдрэмж төрнө. Миё энэ гэрт ирсэн даруйдаа хөөгдөн гэж бодсон боловч бүр тусдаа маш цэвэрхэн өрөө гаргаж өгч нилээн хүндэтгэлтэй хандна. Үзэгдэл солигдож Миё Кая хоёрын бага насны үе гарлаа.
Эдний гэр бүл гэлтгүү ер нь улсдаа нэр хүндтэй айлууд бүгд супер чадвартай байдаг. Хоёр охиныхоо супер чадварыг шалгасан боловч Кая сүнс хараад Мио юу ч мэдэхгүй байсан учраас түүнийг ямар ч чадваргүй хэрэггүй амтан гэд зөвхөн Каяг л хэрхлүүлж хайрлаж түүнийг гадуурхаж байгаагаар хардарч зүудлээд сэрнэ. Ирсэн ч хуучин травма нарилаагүй. Айлын эхнэр болох гэж ирсэн эхний өдөр нь болохоор өглөөний цай бэлдээд Киокагийн өрөөнд оруулж өгөхөд чи өөрөө над хоолоо ид. Энэ хоолнд хор хийснийг би мэдгүй штэ энтергээд хоолыг нь идэхгүй нилээн хүйтэн хандаад ажил руугаа яваад хүчдэг. Киока гэх залуу гажуудлуудын эсрэг онцгой айдлын газар ажилладаг. Өөрөө цэргүүдээ дадлагжуулан цаадах чи угаасаа нилээн нэр хүндтэй айлын хүүхэд болохоор янз бүрийн чадвартай цэргүүд нь бүр гайхаад бишрээд л. Нөгөө талд Кая Кожи хоёр хамт амьдрах гад юмнуудаа зөөж байхдаа Кожи Миогийн өрөөг харахад үнэхээр аимшигтай өрөөнд амьдарч байсныг нь анзаарна. Киоко орой гэртээ ирээд өөрөө гал гаргаж чаддаг болохоор усанд орчоод ус хөрөөгөө агаа дээр Миогч бас усанд ор өглөө бас надад цай бэлдээд өгөөрэй гэдیں۔ Тэгэхээр яа харахгүй хүүтэн хайрцаад байгаа ч гэсэн цаанаа нэг санаа тавиад байгаа нь мэдрэгдээд байгаа аахгүй юу? Дахиад л зүүд. Миог жоохон байхад хойд ээж Канакон түүний нас барсан ээжийнх нь бүх зүйлийг хайчихсан. Энд харагдаж байгаа ганц амийг нь нүдэн дээр нь гიშгэлж хайсан ч гэсэн одоо хүртэл үсээ самдаг. Өглөөс ирээд нөхөр болох хүндээ цайг нь бэлдэж өгсөн чинь Киоко амсаад үнэхээр амттай байна гэд Миод хэлсэн чинь энэ үгийг нь сонсоод цаадах чинь баярлаад уйлчдаг. Зүгээр л амттай байна гэдэг үгийг сонсоод маш их баярлаж байна гэдэг чинь өмнөх гэртээ ямар хэцүү байсан хүртэл анзаарагдаж Киоко түүний өмссөн хувцас гадаад байгаа байдлыг нь хараад нилээн бил бэнчинтэй нэр хүндтэй айлын охин байж яагаад ийм байгаад байгаа юм болоо гэд гайхаад байдیں۔ Учир нь Киокатай өмнө нь гэрлэх гэж ирсэн бүх эмэгтэйчүүд түүний нэр хүнд алт мөнгөнд л болдог байсан учраас хүйтэн харгас ханддаг байсан юм байна. Киоко удалгүй Миотой хамт гадуур гарч хот ороод хэрэгтэй зүйлсээ авъя гэж цаадчин байгаа ганц кимоногоо өмсөд гарах гэхэд үйлчлэгч Юри ирээд болохгүй штэ миний охин гадуур дотуур гарах чийж нүрийг нь будаад өгье гэд хамаг будагнуудаа бэлтцэн үнэхэрийн гүн шиг болгодог. Нүрээ будчаад гялс гараад очиж эр хүн юм хойно Киоко маань бараг л дуурлаж орхисон байхаа. Гадуур явж байхдаа өөрийгөө бити бариарэ надтай хамт байхдаа юунаас ч бити айгаарэ гэдэл айгүй хөөрхөн. Гэтэл нөгөө талд Миогийн аав Шиничи болон Кожигийн аав Минору хоёр нилээн маргалднаа. Минору Миог яагаад өөр айлын бэр болгож байгаа юм бэ? Өөрийнхөө том үтэйгээ гэрлүүлнэ гэж бодож исэн маш хүчтэй чадвартай Үсүба удмын охин учраас өөрөө чадваргүй байсан ч гэсэн хүүхэд нь чадвартай болж төрнөө. Бидний чадвар бүр хажууд нь юу ч бишээ гэдгийг аав нь тэгэхэд Мио угаасаа баг миний охин биш. Тэрний өхнөө байна уу надад огт хамаагүй. Тэглээж нилээн хатуу гэр бүлийн бэр болохоор явуулсан учраас өөрийнхөө арчаагүй байдлаасаа болоод удахгүй хөөгдөөд хүрээд ирэх визээ. Тэр үед нь өрөвдөөд өөрсөд дээрээ авчих. Тэгвэл баярлаад уйлах эзгээд төрсөн эцэг нь бүр ярьж идэг үнэхээр аимшигтай. Киоко замаараа ажил дээрээ очиж ажлынхаа готодо мэндэлчээд кимоно зардаг газар очиод Миод зориулж хит хитэн кимоногийн захиалга өгөөд сам хүртэл авч амжина. Энэ кимоно зардаг дэлгүүрийн Кейко гэх худалдагч нь бурхан минь харахад л ямар сайхан даруухан гоё охин би хитэн кимоно өгөөд дуусчих зүйл биш шүү. Хайрлаж халамжилж яваарэ алдваа гэдэл. Гадуур болцоонд явж амттай зүйлс идээд хоёулаа энэ маягаараа байх юм бол гэрлэх магадлалтай. Тиймээс надаас байн уучлалт гуйхын оронд чин үннээрээ хайрцаарай гэж Киоко маань хэлнэ. Учир нь Мио ер нь бол Киокогоос байн уучлаарай гэд уучлалт гуйдаг байхгүй юу? Орой Миог усанд орж байхад өрөөнийх нь үдэнд Киоко сам тавьсан. Тэгээ Мио гайхаад асуусан чинь чамд бэлэг болгож өгж байгаа ингээд цаад чинь бүр үнэхээр их баярлдаг. Учир нь түүнд байдаг ганцхан сам нь ээжээс нь үлдсэн шүдэн хугарсан энэ сам шүү дээ. За тэгсээ чинь Киоко бүр нилээн айхтар Миогийн талаар судалгаа хийлгээд яаж хуужин гэртээ гадуурхагдаж гэрээ үйлчлэгчийг амьдардаг байсан, хойд ээжийн царай харсан, ямар ч онцгой чадвар байхгүйгээд бүх юмыг нь бүр Үсүба гэр бүлийн удмын охин гэдгийг нь хүртэл мэдсэн байдаг. Ажлаасаа гараад явж итэл түүнийг тагнуулахаар Шикигами явуулжээ. Тагнаж байгаа хүн нь мэдээж Минору. Мио Киокогоос бэлэг авсан байгаа болохоор өөртөө байгаа жахан мөнгөөрөө юу авах талаараа Юритэй ярилцаад гар урлалын зүйл хийж өгөхөр болоод гадуур гарах гэхэд Киоко өөрөөсөө битээ салгаарэ. Намайг байхгүй үед энэ сахиус хамгаалнаа гэд хамгаалтын сахиус өгдөг хөөхөн халамжлаад эхэлсэн байгаа зү.
Сүлжмлийн дэлгүүр рүү Юритэй хамт ороод үсний боолд нэхэж өгөх гэж байгаа болохоор төсөөлөн бодоод л Юрийг давс авах гээд явцсан байх үед гад аимшиг нөгөө Кая дүүтэйгээ таарчихдаг. Энд ийм зүйл болж байхад Киока Миёгийн аав ээж хоёр дээр очсон. Бид хоёр удахгүй гэрлэж чаа. Миёд яаж хандаж байсан талаар би бүгдийг нь олж мэдсэн. Бид хоёр гэрлэлээгээ та нарт би хөрөнгө өгч болох юм. Гэхдээ та нар Миёг тэгж их зовоосныхаа хариуд албан ёсоор Миёгоос уучлалтгүй өнтер гэдэг заа. Кая харин Миёта таарад за сайн уу эгч минь ээ, газар дээрх ганц хайртай эгч минь айлын бэр болчихсон хэрнээ өмссөн хувцс нь хүртэл яг хിവэрээ үнэхээр дүүгээсээ хэцүү байна гэд өвдөх сүгдөөд гуйвал яг хідэн төгрөг өгч болно штэ гэдэл үнэхээр их доромжилж байхад Юри ирээд авхай минь явцхай. Манай Киокагийн ирээдүйн ихнэр бид хоёр ажил ихтэй байна гэж хэлээд аваа явчлаа. Кая мэдээж уурн хүрээд боож өглөө. Харих замдаа Киокада таарад Миёгийн нөхөр болох гэж байгаа хүн гэдгийг ч мэдгүй шууд анхны харцаар бараг дурлаж орхино. Миё гэртээ буцаад ирсэн ч дүүтэйгээ тараад хуучин трауман сэдрээд ер нь улмал бүрэг өөрийгөө бусдаас тусгаарлсан дүнсээс юм байхыг нь Юри анзаараад ийм зүйл болсон гэд Киокад хэлэхэд түүний хамгийн сайн ханддаг байсан багд нь хойд ээж нь хөөцөн үйлчлэгчийг нь Миётой уулзуулахаар авчирлаа. Хаана Миётой уулзаад аз жаргалтай сайхан байгаа. Би хамгийн гол нь би чиний ирээдүйн нөхөр болох хүнээс чинь захиа аваад энд ирсэн. Таныг байгаагаар чинь хайрладаг хүн юм бэ нэлээ штэ. Үнэхээр танд туслахыг хүсэж байгаа болохоор өөрийгөө битгий бутаас тусгаарлаатай гэж хэлэхэд Миё тайвшраад шууд Киока дээр очиод үнэнээ хэлнэ. Би ингээд танд хэлэх гээд хэлж чаддгүй байсан. Багаасаа угаасаа өрөвдөлтөй охин байсан. Язгууртан гэр бүлчгсэн. Надад ямар ч онцгой чадвар байхгүй. Гэртээ гэрийн үйлчлэгч шиг л амьдардаг байсан. Энэ бүхнийг танаас хичээд хэлж чадаагүй. Гэхдээ одоо та намайг үх гэвэл би үхэн, яв гэвэл явнаа гэд өнгөрсөн бүх зүйлд талархаад танд боолт нэгсэн гэд өвхөд Киока шууд Миё чи цаашдаа надтай хамт амьдрмааргүй байна гэж юу? Би чамайг надтай хамтдаа эндээ байгаасай үлдээсэй гэж хүсэж гин гэдэл тэрвэрлдээд нэхэж өгсөн боолтороо үсийг нь боож өгөөд л үнэхээр одоо л бүх зүйл эхэлж байх шиг оюулсан кимононуудаа хүртэл Миёд бэлэглэнэ. Манай хоёрыг ийм аз жаргалтай байгааг нь харсан Минору уурн хүрээд Кая дэгчийг нь ямар аз жаргалтай амьдарч байгааг нь харуулхад Кая атаархаж зэвүүцэж Кошито биш Киокатай би л гэрлэх байсан гэд аавдаа хэлсэн ч аав нь бол шууд эсэргүүцнэ. Бараг л чи ийм ажилгүй болохоор айлд гологдно энтер гэдэг овооштэй чи. Миётой хаанаг уулзуулах гэд машинаар тусалсан Годод Миё маань гарын хоолоо хийж өглөө. Кая аав нь эсэргүүцээд байгаа болохоор Коши дээр хүртэл очиж "Игчтэй минь гэрлэмээр байна уу? Угаасаа чи надад хайргүй үстэй" гэд тэр хавьяар чинь бүр хор найруулсаар энэ Кая бүр арай л хортой охин. Миё энд ирснээсээ хойш ягаад ч юм багынхаа явдлаас эхлээд байнга хар дараад байгаа. Тэг Киокада өдрийн хоол ажил дээр наваачиж өгөх гэж байхдаа санаандгүй хамгаалтын сахиусаа мартцсан. Хоолоо өгчөөд буцаад явж байхад Минору Кая хоёр хуйлдаад Миёг хулгайлаад аваа явчлаа. Коши ийм зүйл болсныг мэдээд одоо байлчхал доо та Миёг ямар хэцүү амьдрал туулсныг мэдчихээ штэ гэд дайрсан ч чам шиг бацаан над руу асах болоогүй шүүгээд өрөөнд нь орцсон. Кошигийн ах нь харин нилээн дайжгүй залуу Кошид туслаад цаадахчин Киокагийн ажил дээр очиод Миёг хаана байгааг би мэднэ. Ганцаараа угаасаа би амжихгүй барахгүй түүнийг аварч чадахгүй учраас манай хоёр хамт аврахаар явнаа. Миё маань харин ухаан алдаад сэрэхэд агуулгын өрөөнд гарыг нь хүлчихсэн. Хойд ээж Канако болон Кая хоёр нь сэргүй удаад агаар чинь үхцэн байх л гэж бодлоо штэ. Тэр айлд бэр болж очиод үхэл царайлах байх гэсэн чинь яахаараа чи аз жаргалтай байдیں۔ Биднэрт нэг л санал байгаа. Чи өөрийнхөө одоо гэрлэх хүнээсээ өөрөө татгалзаж байна гэж хэлэх хэрэгтэй. Өмссөн кимоно ч хүртэл зөхгүй байна. Ийм ганган кимоно өмсөх эрх чамд байхгүй гэд кимоног нь хайчлаад үсийг нь хайчилж бүр тамлан тэгснээ бүр Кая нь чи биш. Би Киокагийн эхнэр болох ёстой гэдیں۔ Арай л хөөрцөн үгүй юу? Миё харин үгүй би түүнтэй гэрлэн гэж эсэргүүцсэн ч хойд ээж нь шууд тасид лалгатаад зодоод үдий хүртэл өсгсөн тарин ч талархах ёстой байтал ямар арчаагүй новшийн охин би. Киокагаас чамайг сал гэж ингээд л арай л амар зоддог. Гадаа Киоко Коши хоёр ирсэн хаалга нийхгүй байхаар зүгээр л шууд ивлээд орчиж байгаа. Ороход Минору гих нөхөр
Чамайг Миётой дахиж уулзуулахгүй. Чи түүнтэй гэрлэхгүй гэд Киёко руу дайрна. Дайралт нь түүнд бүр юу ч биш нөлөөлөхгүй л дээ. Сүүлдээ Минору өөрөө гал гарган дайрсан учраас тэдний энэ байшин эдлэн газар бүхэлдээ галж шатаж эхэлнэ. Угаасаа Киёког дийлэхгүй штэ. Ингээд Киёко маань агуулах руу ороод шууд Миё дээр очиод тэрврээд л хойд ээж нь гадаа болж буй үйл явдлыг хараад галзуурч байхад Кая нь манай ихч угаасаа онцгой чадваргүй арчаагүй болохоор би л яг таны ихнэр болоход таарна гэж авдیں۔ Киёко хариудна. Зүгээр миний уртаас замаас холддоо. Чам шиг ийм өөртөө бардцсан хүн хизээч миний ихнэр болж чадахгүй гэдэг. Гал гарч буй дүр зураг аимшигтай тамлалаас Миёга аварлаа. Миё үнэхээр хайраа олчлоо гэж юу? Миёгийн зүүдэнд хүртэл ээж нь охин минь хэцүү амьдрал туулуулсан дуучлаарэ өөрийнхөө хүчин дитгээрэ гэж тархинд нь мессеж өгч байхад бас нэг дайсан гарч ирлээ. Бүхэл бүтэн хөвчтэй Үсүбагийн өрөөдөм Куда гэр бүлд очино гэдэг байж боломгүй их хүчнүүд нэгдэж болохгүй штэ гэд нэг л аимшигтай зүйл болох гэд байх шиг. Миё болсон үйл явдлаас хойш жаахан тэнхэрснийхээ дараа төрж өссөн гэртээ ганцхан удаа очих хүсэлт гарлаа. Учир нь энд ээж нь гэрчлэгтээ тарьж байсан Сакура цэцгийн мод байдаг юм. Энд болсон үйл явдлаас болоод Миёгийн аав хойд ээж нь бүх доор ажилладаг байсан хүмүүсээ тарааж өөрсдөө цуслангийн байшин руугаа нүүж шалдаа буусан. Миёг доромжилсан дүү Каяг нь маш чанга хатуу айл руу үйлчлэгч болохоор явуулж Минору гэр бүлийн том хүү Казушиг гэр бүлийн залгамжлагч болгоод Киёкогийн удирдлага доор байлгахаар болжээ. Миё ээжийг нь санагдуулдаг Сакура модны дэргэд очин зөөлхөн хүрэхэд нэг л сонин зүйл мэдрэгдчихэд үүрэн алга болно. Тэнд Кожи хүртэл ирээд Миёгоос уучлалт гуйн энэ газраас явж олон шин зүйл сурч туршлагатай болох гэж байгаа. Бас Миёд хайртайгаа хэлэх гэхэд цаадах чинь. Одоо хэрэггүй. Би хайртай хүнтэй болсон. Түүнийг минь Киёко гэдэг. Хоёулаа одоо сайхан найзууд байя гэд сүүлчийн удаа уулзаад салах ёс хийцгээлээ. Бүх зүйл шийдэгдэж манай хоёр цомхон гэрлэлтэд батлуулж цаг хугацаа урсан өнгөрсөөр. Миё сайн гэрийн эзэгтэй сайн эхнэр байх талаар суралцмаар байсан учраас Киёко өөрийнхөө төрсөн эгч болох Хазукиг дуудана. Хазуки эгч нь бүр нилээн нүүрэмгий гал цогтой эмэгтэй эдийн. Бид энэ амьдрах ганцхан амьдралдаа бүх боломжоор дэлбэлж үзэсгэлэнтэйгээр байх хэрэгтэй гэж маш олон зүйлс зааж сургана. Хамгийн ихний чухал зүйл бол гэр бүлээрээ очих 2 сарын дараах Европ уулзалтад очиход юу юун дээр анхаарахаас эхэлнэ. Миё гэхдээ буцаж ирсэн ч дахиад л хард дарж зүудэлсэн ивэрээ. Нөгөө талд хэдэн хүмүүс нэг тийм шившлэг уншаад байгаа бололтой өвгцэн онцгой чадвартнуудыг оршуулсан газар сүнс дуудаж, буш ухаж хамгаалтыг нэвдэж байгаа талаар гарна. Үүнийг дарах энэ бүхний эсрэг зогсох хүмүүс бол мэдээж Киёко болон тэдний хамтран ажиллагчид. Хамгийн гол нь тэр булж хордог газар нь сөрөг хүслээс болж хүмүүст муу зүйл хийх, үхэлд хүргэж болцсошгүй аюултай сүнснүүд байгаа юм байна лээ. Киёко түүний ажлын хүн болох Окайдо Казуши 3 тентхийн захирагч бололтой Такахито Саматай уулзаж нөхцөл байдал хэр хүнд байгаа талаар мэдээлэл авна. Маш болгоомжтой ард иргэдийг хамгаалахын тулд илүү цагаар хүртэл ажиллая шүү. Зарим нь бүр амиач алдаж магадгүй талаар хэлээд сүүлд нь Киёко ганцаарнг нь үлдээснэ. Сүйт бүсгүй чинь нилээн хэцүү зүйлтэй тулна. Чи л хамгаалах ёстой шүү бро гэд бас ойлгомжгүй юм яриад орхичноо. Миё маань харин Хазукигаар Европ хувцас өмсөөд яаж биеэ зөв авч явах, зөв алхах, хоолыг ямар сэрээ ашиглаж идэх талаар хүртэл маш олон зүйл заалгана. Киёко Миё онцгой чадваргүй ч гэсэн хүчтэй гэр бүлийн удам гэдгийг мэдсэн болохоор хамаатан садныг нь судлуулад Миёгийн хамаатан нэг хүнийг олдогч яг олоод уулзаж болж чаддгүй. Онцгой чадвартай сүнс оргосноос олж эзэнт гүрний яамнаас Цүруки, Арата гэх нүдний шүлтэй залуу ирээд айгүй тийм худлаа инээгээл тусрахуу заган гаргаад байдیں۔ Онцгой чадвартай сүнсэнд дайрагдсан нэг иргэнийг олж авчираад Казуши өөрийнхөө чадвараа ашиглах гэтэл гинэт айж зочоод энэ бүр миний мэдлийн хэрэг биш байна гэд шууд холдох хэдий ч яг энэ үед Миё аимшигтай зүйлс түүнийг бүрхэн авч буйгаар зүвдэлж хар дарсаар би энэ муу агаа ч гэсэн өөрийгөө хүчлэн байж Хазуки Юри хоёртой хот руу ороход толгойн эргээд ухаан алдаж унаад нэг сэрсэн чинь нөгөө Киёкотой уулзаад байсан Арата гэх залуу тэрвэрсэн тусалж гин. Миёг ухаан алдсныг сонсоод Киёко яараа сандраад гэртээ хүрээд ирнэ. Эхнэртэй санаан зовоод ядаж нөгөө онцгой чадвартай сүнснүүд энгийн хүмүүс рүү хүртэл дайрч эхлээд Киёко бүр маш их ажилтай байгаад байдаг. Азар Миёд Юри Хазуки хоёр хантай байгаа л да.
Киёкагийн их Чазуки энэ 17 наснда гэрлэж үнэхээр хайпи аз жаргалтай байсан ч гэсэн нөхөр нь биш хадмууд нь түүнийг гоолж гэрээ ажилд муу хоол ундч хийж чаддгүйгээд гоочилж сүүлдээ энэ бүхэн нь хүндэрч салцгаас юм байна л да. Тэгээд их чинь над шиг битгий алдаа гаргаарай. Та хоёр минь аз жаргалтай амьдрах ёстой шүү гэдэг үнэхээр сайхан сэтгэлтэй. Киёка ажилтай Миёд анхаарал тавьж чадахгүй байсан болохоор уучлалтгүйгаад хамтдаа орой жаахан юм ярьж суулаа. Хэцүү байвал хэлээрээ бib. Ойрт чи минь хар дараад үнэхээр хэцүү ах шиг байна те. Харин ажил ихтэй болохоор чамдаа анхаарал хандуулж чадахгүй байгаад sorry. Ганцаардаж байвал ганцаардж гин гэд хэл хэцүү байвал хэцүү байна гэд хэл надаас юу ч битгий нуугаараа антэргээд энэ хоёр мань хөөхөн ормон чиглоод байгаамаа. Маргааш нөгөө Арата гих залуу албаар Киёкатай уулзах гэж ирсэн мэт дүрсгээд гэрт нь очиод "Үү, сайн уу, уулзаагүй утсан байж штэ. Би ми чинь гайгүй юу? Киёкаг хүйтэн үндий гэсэн яриа нь үнэн байжээ. Эхнэр нь болсон хүн байж ийм цонхгөр царайтай байх гэж танд юусоо санаа тавьдгүй байна да. Үнэхээр гунтцсан сүйд бүсгүй шиг л харагдчихээн. За хэцүү айвал залах тоглох хэрэггүй гэж явж тий. Тэгчээд бүр Киёка дээр очиод та ёстой тийм хөөрхөн сүйд бүсгүйтэй ээж арай шүү. Үнэхээр хайрлаж халамжилдаггүй нь илдээл штэ. Та хоёр ер нь бараг тохирохгүй юм шүү дээ. Хэцүү байвал яриараа тоглох хэрэггүй гэд бас яваад өглөө. Нэг юм хоёр найзуудын дунд хов зөөдөг гарууд амьдрал дээр бас байдаг те. Гэтэл энэ хүн хэн байсан гэж юу? Миёгийн ганц үлдсэн хамаатан байсан. Үүнийг нь Киёкач мэдээд гэртээ очиход Миё биеийн өвдсөн байж өөрийгөө хүчлээд хачин царайлсан хоол хийж ахаар нь жоохон уурлаад өвдчөөд яагаад өөрийгөө хүчлээд байгаа юм бэ гэтэл ухаалтасги. Энэ бүхний учрыг тэр хамаатан гээд байгаа Цүрүки Аратаа л мэдж явах ёстой гэд шууд тэдний гэрийг нь олоод очлоо. За сайн байцгаана уу та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Усуба гэр бүлд тавтай морил гэж байна. Миё бүр шокроод чи юу яриад байгаа гэхэд би бол Усуба Арата. Би чиний үе штэ андаа өгшөн чи онцгой чадваргүй бишээ. Харин ч маш хүчтэй чадвартай. Нөгөө хар дарж зүүдлээд байсан чинь хүртэл тэрнтэй холбоотой штэ гэдیں۔ Тэгэхээр Миёг баг байхдаа сүнс харах хэсэг нь чадварт нь ямар ч хамааралгүй гэсэн үг. Хажуу талаас нь ээж тэгээ маш адилхан юм аа. Бас би бол чиний өвөө. Усуба гэр бүлийн тэргүүн Ёширо байна охин минь гэд манай Миё гинт бүр өвөөтэй үеэлтэй болоодглоо. Энд ирснээс хойш Миёгийн бие шал өөр болоод хөнгөрөөд ирсэн болохоор энэ нь Усубагийн тусдаа хамгаалалт нөлөөлж байгаа. Цаашдаа ч гэсэн эндээ байх юм бол хар дарж зүүдэлж биечинд ортохгүй болохоор эндээ үүрд үлдээ шүү гэд бараг тулгачдаг Миёд. Бүр Миёд чи хайртай юм бол одоо хажуугаас нь холд бидэнд үг гэд манай эд хөөхөн маргалдаад амжнаа бас. Миёго эндээ үлдээхгүй хараа гэртээ харна нэстэй гэхэд Миё Киёкод төг удаад байж магадгүй гэж бодоод мэдгүйгээд хэлждэг. Тэгээ Арата Киёко хоёр хүч үзээд дийлсэн нь Миёг авахар болно. Нилээнч үзэлцэн хүч энэ тэнцүү агааж Киёко ялах гэж байх эцсийн мөчөд Арата ялждаг. Ингээд түүнийг энэ газраас шууд хүчээр гаргаад Миё маань шаналж үлдлээ дээ хөөх химнэ гэж. Гэртээ очиод Хазуки эгчтэй надад Миёг эргүүлж авчрах хэрэг байхгүй. Би тулаанд ялагдсан энэ төр гэхэд Хазуки эгч нь дарвайтлан цохоод муу дөнгүү минь юу яриад байгаа юм бэ чи одоо Миё чиний төлөө өөрчлөгдөх гэж ямар их хичээснийг чи мэдхүү. Чамд ямар их хайртайг мэдхүү чи. Овоо гайгүй болов гэсэн чинь тэгж яад их хүлдүү юм бэ штэ. Яадаг ч байсан миний бэрийг авчир. Өөр яриа байхгүйгээд тас шийдэмгий хийлдэг. Үнэн гоё их ч байлээ. Гажуудсан сүнснүүдийг нэг мөр шийдчихэд Миёго эргүүлж авна гэдгээ Киёко өөртөө амлаж байхад нөгөө талд нэг сонин халзан хүн инээгээд л хогчин одоо л миний оршин тогтнол эхэлж гин гэдэти юу л болох гээд байна. Энэ үед Арата өөрийнхөө бага насныхаа талаар бодсоор тэр жаахан байхаасаа Усуба удмаа хамгаалж гэр бүлээ авч явахыг хүсдэг байсан ч түүнд тийм боломж огт гарч байгаагүй. Харин энэ удаа тэр гэр бүл гих удмынхаа Миёг хамгаалах том үүрэг даалгавар авсан. Ингээд Миёг яг ямар чадвартай болохыг түүний өвөө болон Арата хоёр тайлбарлаж өгнө. Миёг төрхөөс хэдэн жилийн өмнө эдний өвөөгийн Цүрүки маш том компани бараг л дампуурлаа зарлах гээд өрөнд орж хүнд нөхцөл байдалд орсон үе үүнийг нь ханаас ч юм мэдчихэд Миёгийн ээж Сүмидэ хүүтэн гэрлэх санал тавьсан. Хэрвээ зөвшөөрвөл эдний гэр бүлийн бүх үрийг нь дарж өгөх тохиролцоотой байж л дээ. Өвөө зөвшөөрөөгүй ч гэсэн Сүми аавыгаа тийм байдалтай байхыг харж төвчлгүй өөрөө хүсэлтийг нь зөвшөөрч Саймори гэр бүлийн шинэ чидэ гэрлсэн ч түүнийг гэр бүлийнхэнтэй огт холбоотой байлгадаггүй байсан цаашлаад Сүми гэр бүлийнхэнтэйгээ тангараг тасарсан байна.
Тэгэд Мио маань энд харагдж байгаа Сакура цэцгийн модонд хүрэхэд түүний үнэн чадвар нь илчлэгдэнэ. Сүми гэрлэж хөөхөн охинтой болж төрсөн дариуд нь охиноо хүн бүрийн зүүд рүү нэвтрэх чадвартай талаар олж мэдсэн, ямар ч хүчтэй хүн байсан заавал унтарч амардаг, харин унтж яхад нь зүүд рүү нэвтэрч тэр хүнийг алж чадхаар тийм их хүчтэй гэсэн үг. Миогийн ээж Сүмигийн бие маш муу байсан гэтэл Саймори гэр бүл зөвхөн Миог ямар чадвартай төрснийг нь асууж өөрсөддөө ашигын байдлаар хандж исэн учраас ээж нь үхэхээс өмнө Миогийн чадварыг түр хугацаанд өөрөө хаасан байж учир нь Саймори гэр бүл Миогийн энэ гайхалтай чадварыг урвуулан буруу зүйлд ашиглахгүй гэж айсандаа тэр. Ингээд Сүми миний охин одооноос ганцаараа амьдрнаа. Хинч чиний хажууд байхгүй байсан ч гунигтай завлантай хүнд өдрүүд олон ирж магадгүй. Гэхдээ аз жаргалтай байх өдөр чинь ирэх болно охин минь гээд хүчийг нь энэ модонд хорьсон байжээ. Одоо тэр хүчээ эргүүлэн авсан. Мио, 愛してるわ。 Нөгөө талд гажуудсан онцгой чадвартай сүнсийг буулгаж авахар Киоко болон тэдний нөхөд удаан хугацаанд тулалцсаар гэхдээ Мио ягаад ч юм Киоког бүр маш ихээр санаж байлаа. Айрмаас мэдээ иржээ. Киоко гажуудлын дайралтад өртөж тулдаж байхдаа хүнд бэртэн одоо хүртэл ухаангүй үхэл амьдралын ирмэг дээр байгаа. Мио энийг мэдээд явах гэсэн ч түүнийг хориод явуулсангүй. Эцэст нь яагаад Миог эндээс явуулахгүй байгааг тайлбарлана. Аратаа Микадо гэх нөгөө нэг халзан гажуудлуудыг бараг атгадаг нэг гартаа гэрээ хэлсэн. Тэр гэрээ нь Миог олж өгөх. Гэхдээ Миог Аратаа олсон даруйдаа энэ газраас огт гаргаж болохгүй өөр хүчтэй чадвартай хүмүүстэй холбоо тогтоолохгүй байх байсан. Гэхдээ одоо Киоко үхэл амьдралын ирмэг дээр байгаа. Тиймээс өвөө түүнийг эндээс явахыг нь зөвшөөрлөө. Ёо яшгүй дээ тий. Очход Киоко ухаангүй бүгд л юу ч хийхээ мэдгүй сандралтсан. Гэтэ Мио маань зүуд рүү нэвтрэх чадвараа бүрэн авсан. Хориг нь арилцсан учраас Киокогийн зүуд рүү нэвтэрч үзэхээр шийднэ. Ингээд тэр зүуд рүү нэвтэрсэн ч Киокогийн зүудэнд биш. Саймори гэр бүл буюу хуучин гэрийнхээ энд иржээ. Киоко харин зүудэндээ олон сүнснүүдтэй тулалцсаар Миог нэг сүнс шиг зүйл хаа нэгтээ дагуулan явсаар их зурдаас нь хуучин Мио өөрөө харагдаж байв. Тэгээд бүр чи нөхөртөөгөө уулзаад хэрэггүй. Угаасаа чи хинт ч хэрэггүй бүх зүйлийг тоохгүй дорд үзэгдэж амьдрах нь чамд илүү амар байдаг үсттэй гэхэд одоогийн Мио тийм ээ. Би өмнө нь хинт ч гай болохгүй зүгээр л өөрийгөө азгүй амтан гэж бодоод энэ чигээрээ амьдрахыг хүсэжсэн. Гэтэ миний амьдралыг өөрчилж өгсөн хүн бол миний нөхөр. Одоо би илүү аз жаргалтай байхыг хүсэж байна. Нөхөртөөгөө хамт баймаар байна. Хуучны Мио өрөвдөлттэй амтан байлгасанд уучлаарай. Одоо хоёулаа хамтдаа аз жаргалтай байж чаднаа гэд өмнөх өөрийгөө бүрэн чөлөөллөө. Тэгээд л сүртэй тэнгэрээс хайртай нөхөр дээрээ ирээд бүх сүнснүүдийг устгаж хамтдаа харьяа гэдэл ёстой Киоко бүр шок. Энэ бүхнийг харсан Микадо хоёр хүчтэй хүмүүс хамтарчихсан байгаа тул зүүднээс нь гарахгүй өөрөө устгахаар шийдэн л дээ. Гэхдээ манай хоёр түүнийг шууд л ялчин. Одоо Микадо гих гайхал байхгүй. Ингээд тэдний зүүд нь хав харанхуй ертөнц байсан бол гэрэл гэгээтэй болж хамтдаа зүүднээсээ сэрээд хайртай бүхэнтэйгээ уулзахаар явлаа. Хайртай дотны хүмүүс нь бүгд баярлаад Аратаа ч гэсэн Миог буцаад гэрлүүгээ авч явах гэж хүчлэхгүй нөхөртөөгөө аз жаргалтай байгаарэ гэд үлдээн. Ингээд Мио маань хар дарж зүүдлэхгүй Киокотагаа хамтдаа аз жаргалтай амьдарч нөгөө бүр 2 сарын өмнө бэлдсэн маш том уулзалтандаа хоёулаа хамтдаа оролцоод аз жаргалтайгаар эхний бүлэг маань дууслаа. Хоёрдугаар бүлэг маань бараг гараад эхэлсэн байгаа. Тэгэхээр дуусахаар нь сайхан яриад өгөн заа юу. Эцэст нь гэж хэлэхэд чи хамгийн сайнаараа байхыг хичээсэн ч болохгүй байвал цаг нь арай болоогүй байна л гэсэн үг. Яагаад гэж чамайг огт хичээхгүй байсан ч бүр хамгийн муугаараа бүхий л сул талыг чинь мэддэг ч ихсэн чамайг чин сэтгэлээсээ хайрладаг хүн заавал гарч ирнэ. Зүгээр л цаг нь арай болоогүй байгаах. Харин тэр хүртэл зүгээр л өөрийгөө хайрлаад өдөр бүрийн үн цэнийг мэдрээрэй. Чамайг чин сэтгэлээсээ хайрлах нэгнийг олох хүртэл төвчээртэй хүлээгээрэй. Магадгүй дунд нь шантармаар, болмоор, буцмаар өдрүүд олон байсан ч даваад гараарай. Ирээдүйдээ эргэлзэхгүй энэ хүртэл хийсэн бүхэндээ талархаарай. Сансан, үгүйлсэн, ганцаардсан, санаа ширсэн, зүтгэсэн, баярлсан, инээсэн, бүтсэн, урамшсан өдрүүдэд хайрлаарай. Зүрх. Нэр манайхан Эсигай Юки зүрхнүүд фэндом групптэй нэгдэрээ.
Тэнд бүр амар хөвгөлтэй байгаа шүү.